Бүгд найрамдах Солонгос улсад ажиллах үеэрээ үе мөч нуруу нугасны мэрэгшсэн бунсаран эмнэлэг дээр ажиллаж байна. Нийгэмд үе мөч нуруу нугасны өвдөлт, бэрхшээлүүд, гэмтэл гээд олон асуудлууд бий болж байна. Тэгэхээр өөрийнхөө эмнэлгийг танилцуулж өгөөч. Сая бунсаран эмнэлгийн Монгол улсыг хариуцсан координатор Балдан байна. Манай эмнэлгийн хувьд болохоор үе мөч нуруу нугасны мэрэгсэн эмнэлэг байгаа. Байгуулагдаад 23 жил болж байгаа. Байрлалын хувьд бол яг Сөүл хот болон Инчон хотын завсар байрладаг. Сөүл болон Төвийн бүсээ хамарсан 10 орчим эмнэлэг байгаагаас манайх болохоор Бүчэн хоттой байдаг. Үе мөчний мэрэгсэн ганц эмнэлэг нь байгаамаа. Эмчилгээ үйлчилгээний чанар стандартч байдаг юм уу? Эрүүл мэндийн томоохон яамнаас гаргасан тэр шаардлагуудыг хангасан талаараа бас мэдээлэл хүргэх зүйтэй байгаа. Яагаад тэгэхээр үйлчлүүлэгчид, эмчлүүлэгчид хамгийн ихтгэл найдвартай эмнэлгийг сонгохыг зорддог шүү дээ. Солонгос улсад бол ерөнхийдөө мэрэгсэн эмнэлэг гэдэг ойлголт байдаг. Энэ маань болохоор 3 жилд нэг удаа эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжилсэн эмнэлгүүдийн хүрээнд энэ шалгалтыг авдаг байгаа. Маш олон шалгуурыг давдаг. Энэ дотор бол эмнэлгийн хэмжээ, аюулгүй байдал, халдваргүйжилт ч юм уу мис заслын үр дүн гэдэг маш олон төрлийн зүйлээс хамаарат мэрэгсэн эмнэлэг гэдэг зүйлийг батламжилдаг байгаа. Балтамгийн хувьд ч гэсэн нэлээд олон жилийн туршлагатай яг энэ чиглэлийн эмнэлэгтэй орчуулах юм монголчуудаа төлөөлөөд ажилласан учраас хүмүүс нэлээд ихтгэл хүлээлгэж ирдэг юм шиг санагдсан. Би бас хүмүүсээс мэдээлэл сонссон. Тэгээд судалгаагаар Солонгос улсыг зориод эмчилгээ үйлчилгээ авах гэж ирж байгаа хүмүүсийн дийлэн хувийг эзлэхгүй ч гэсэн яг энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээ авах хүмүүсийн тоо 10% эзэлдэг юм байна. Тэгэхээр ихэвчлэн ямар төрлийн эмчилгээ авахар зорж ирж байна. Тэгээ Солонгос улсад эрүүл мэндийн аюулч жуулчлалаар ирж байгаа хүмүүс бол жилд бол 60-аас 70 мянган хүн байдаг гэж манай элчин сайдын яамнаас гаргасан тийм судалгаа байдаг. Энэ хүмүүсийн нуруу нугас үе мөчний чиглэлээр бол энэ хүмүүсийн нэг 7-8-аас 10 орчим хувь нь байдаг байгаа. Манай эмнэлэгт бол яг одоогийн байдлаар бол үе мөчний эмчилгээ тэр дундаа хиймэл үе суулгах юм уу, үений дурангийн мис засал хийлгэхээр маш ихээр хандж байгаа, ирж байгаа ийм байдалтай байна. Энэ төрлийн эмчилгээгээ хийлгэсний дараа дийлэнх гаргадаг алдаануудыг хэлж өгөөч. Магадгүй нөхөн сэргээх эмчилгээгээ дутуу хийснээс болоод ч юм уу бэрхшээлүүд олон үр дагаврууд бий болоод байна. Тэгэл яг ер нь бол эмнэлгүүд үнэ багасгахын тулд эмнэлэгт хэвтэх хугацаагаа бол маш богино хилээд ингээд үнийн дүнгээс хамаарат эмнэлгээ сонгох тохиолдол өвчнүүд бол маш их байдаг. Гэтэл яг мис заслын дараагаар 2 хоног 3 хоног хэвтүүлэнгүүтээ тухайн хүн маань эхний шатны хүнд өвдөлтөд аваагүй байхад нь яг буудлын руу ч юм уу Монгол руу ч юм уу бусаачдаг тийм ээ. Гэтэл яг үений мис заслын дараах хамгийн гол зорилго нь болохоор тухайн үеийнхээ хөдөлгөөнийг эргэн сэргээх процесс маань нөхөн сэргээх эмчилгээгээр дамжиж хийгээгүйсээ болоод хүмүүс маань Монголд очсныхаа дараа үеийг хөдөлгөхөө болчдөг иймэрхүү асуудал маш их байдаг л да. Тэгэхээр энийг бол бид нэр баг болгохын тулд эхний ээлжинд хүмүүс маань ирээд эмчилгээ хийлгэлээ гэхэд би энэ хэвтэх хугацаа болон физик эмчилгээний шаардлагатай талыг нь би хүмүүстэй бол маш их тайлбарладаг. Мэдээж манай эмнэлгийн хувьд ч гэсэн эмчнэр нь энэ байдлыг багасгах тэрнээс улмаар огт байхгүй болгох талаараа иймэрхүү үр дүн гаргахгүй байх талаас нь бид нар бол чухалчилж ажилладаг байгаа. Өвчтнүүдтэй тэр дундаа гадаад үйлчлүүлэгч өвчтнүүд гэж ярих бах тий. Олон улсын үйлчлүүлэгчидтэй чиглэсэн ямар бодлого чиглэлүүдийг барьдгийн бол ямар давуу талуудыг бий болгож байна. Жишээ нь монголчууд маань гадны орныг зорж ирэхдээ бас нэг айцуд байдаг ч хэлний бэрхшээлүүд байна. Эдийн засгийн хувьд ч гэсэн тэгээд нөгөө үе мөчний асуудлаас болоод хөдөлгөөн хязгаарлагдсан хүмүүс заавал нэг хэн нэгэнтэй асран хамгаалагчтай явах шаардлагууд бий болно. Тэгээд нөгөө хүнээсээ тусдаа амьдрах бас нэг хэцүү асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар бол яг асран хамгаалагчтай нэгдүгээр хамт байлгадаг байгаа. Гадаад өвчтөн чиглэсэн бидний зорж байгаа асуудлын хувьд бол юу гэхээр мэдээж Монгол үйлчлүүлэгч тухтай байлгахын тулд би бол ажиллаж байгаа. Хоёрдугаарт хил мэдхгүйгээсээ болж хүнд байдалд орохгүй тулд бүх юмыг маш тодорхой дэлгэрэнгүй болгохыг хичээдэг. Мэдээж үйлчлэгээний хувьд бол бүхэл шат дамжлагнда бид нар өвчтнүүдэд тав тухтай ихтгэл найдвартай байлгахын тулд хичээж ажиллаж байгаа. Мөн мис заслын дараа үр дүнг
маш ихээр сайжруулахын тулд манай эмчнэр ч гэсэн Монгол үйлчлүүлэгч тусгаалan одоо үйлчлдэг гэж ойлгож болох юм байна тийм. Үе мөч нуруу нугасны өвчлөлийг эрт илрүүлэх боломжууд бий юу? Тэр бол маш чухал асуудал байдаг. Жишээлбэл өвдөгний хувьд гэхэд өвдөөд хөдөлгөөн хийхээр өвдөөд хөдөлгөөн хийхгүй болохоор зогсчих тийм тохиолдол байдаг. Тэгэхээр манай монголчуудын хамгийн их залуу хүмүүсийн алддаг алдаа нь болохоор өвдөөд эм уучгаар болцохоор идэгчлээ гэж ойлгодог тал их байдаг л да. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн тиймэрхүү асуудалтай би өглөө тулгараа байжсан. Тэгэхээр миний хувьд юу гэж зөвлөдөг вэ гэх юм бол баг зэрэг өвдөлт мэдрэгдээд энэ давтагдчих яах юм бол заавал ийм мэрэгсэн эмчид нэг хандаад үзээрэй. Улмаар шаардлагатай шинжилгээгийн нэг хийлгээд үзээрэй гэж би зөвлөхийг хүсэж байна. Үе мөч нуруу нугасны эмчилгээ хийлгэхээр ирж хайж байгаа, эрэлхийлж байгаа хүмүүст хандаж хэлбэл Бонсэ бонсаар амьлагт хэрхэн ирж эмчилгээ үйлчилгээг авах, за онцлуулах боломжуудыг гарц шийдлүүдийг бий болгож байна. Өвчтөн маань Солонгост ирэх олон арга байгаа л да. Гэхдээ мэдээж манай эмнэлэгтэй хамтарч ажилладаг Конгагийн болон тийм ээ. Манай эмнэлэг рүү над руу шууд холбогдоод ирсэн ч болно. Тэгэх юм бол мэдээж Солонгост ирээд гарч болох хүндрэлүүдийг нь арай бага болгох, аливаа юм дээр одоо хямналтай байх талаас нь бүх талаас нь тусалт дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Ажил нэлээд ачаалттай юм байна. Тэгээд яг энэ мөчтөө зориод ирэхэд мань зав гаргаад багхан ч гэсэн ярилцсанд баярлалаа. Баярлалаа, та бүхнийг ч гэсэн цаг зав гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бидэнд итгэхэд ирээрэй гэж хүсэн байна. Баярлалаа. За амжилт хүсье.